Шинжлэх ухаан, технологийн арга хэрэгслийг ашиглан эсний хөрсийг сайжруулснаар чөл газарч бас ногоо тарьж мод жижигсийг ургуулж болдгийг энэхүү экологийн үдсгүлгийн төв мэдрлээ. Төдөө цагаан зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ орчин үеийн хөдөө аз ахуйн хөгжлийн чиг хандлагыг талаар илүү гүнзгий ойлголттой болох боломжийг олгох энэхүү экологийн үдсгүлийн төвийн дизайн үнэхээр эрсэн жижигтийн мөлмөг баясгана. Улаан оронд л ургадаг гэж боддог сараан цэцэг лир зэрэг ховор ургамал нэрс банан мөн гайхалтай том ногоон навч үхий навчид ургамлуудыг хүний гараар тарьж ургуулсан болохыг энэс харж болно. Өвөө хязгааргүй үргэлжлэх хүн амьтангүй эсн чөлийг нохооруулж гайхамшигтай хөлөмж бас чичирлэгч гэж хэлж болох үлгэрийн орныг бий болгох чадсан өнхвэн хамт орныг мундаг гэж хэлэхээс өөр аргагүй. Сайн мэцхан уу бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намаа Ганбаатарын од гэж хэлдэг. Өвөр Монголын их сургууль одоогоор суралцаж байгаа. За өнөөдөр бид мод тасах үйл ажиллагаагаар 30 жилийн өмнө 9 цөл байсан газар нарс модыг суулгасан 3-аас 4 настай одоо нарс модны суулгацыг суулгасандаа тун таатай байна. Тэгэд яг одоо бидний зогсож байгаа энэ хүү модны болоо суулгацын хүлэмжинд нийтдээ 60-аас 70 төрлийн суулгацыг тариалдаг юм байна. За бүр ингээд маш ихээр сонирхол татсан нь одоо халуун оронд ургадаг бананыг хүртэл одоо суулгаж үржүүлж чадж байгаа нь үнэхээр гайхалтай сайхан санагдаж байна. Тэгээд их дэлхийн мөн мөнхөд ногооноор орших болтугай.